сайн байна уу гэж сайхан монгол үг хэлсэн хаасан хадгалсан юм байна. Өнөөдөр хамгийн монголын оюутны залуучууд ирсэн байна. Өнөөдөр хамгийн монголын хамгийн ирээдүйн залуучууд өнөөдөр монголын аврагчид ирсэн байна. Яагаад юм бэ? Яг одоо энэ баярмаа түр юу гэж хаалтыг тооцоо баамт залуучууд бүжиж байгаа. Яг одоо монголын залуучууд ихтэй ихнэрээ үлдсэн байна. Монгол улсын нэгэ голдсон юм байна. Намаа нэг нь яг үнээр машин руу ингээд цонхыг хасаад ороод ирсэн. Нэг нь нөгөө нэг ослын гадаа сорийг хийчихсэн. Тэгээд тэр дараа яасан гэхээр улсын болцоос мөнгө би яг юу шүү намайг яаж чигээр авахаар. Хамтдаа тэр болцоо юу гэж ялын хүмүүсийг бичсэн бэ гэхээр машин руу цөмөж явсан үнийг хүний хөрөнгө санаатаар хасдаг гэж. Сорьцоо бид хийчихсэн. Тэрийн гадаа хорвоо байсан юм. Би юу гэж хэлдэг өнөөдөр баатар улсын Доош дарамт өрнөсөн бол Монгол өрнөсөн баатар улсын юм. Тэр Монгол улсын Монгол хаан. Монгол өнөөдөр шүү байна. Монгол соёлын хаан. Гэхдээ энэ хүмүүсийг байгаад харамсалтай байхгүй ч юм. Өнөөдөр маш олон залуучууд Монголд ажиллаж байгаа амьдарч байгаа гэсэн яг үнийг сэтгэсэн солонгосын цөөхөл харж хийлүү. Сэтгэсэн солонгос өнөөдөр маш олон нэг ядуучууд биелдэг байгаа хүмүүс. Тэр хүмүүс өнөөдөр Монголд амьдарч байгаа гэсэн яг үнийг сэтгэсэн шилдэт хийлд айлд орчихсон байна. Өнөөдөр Монгол дарамт маш олон байна. Бас сэтгэсэн байна уу байхгүй. Иргэдч мөнгө албан тушаал болох сэтгэсэн байна. Өнөөдөр хэм Монгол үлдсэн бэ? Аюулгүй Монгол үлдлээ гэдэг байна. Гэж харамсалтай бас үгүй биш. Өнөөдөр Монгол улсыг сургууль сурж байгаа Монголын 100 гаруй 200 гаруй өсөлт сургууль сурж байгаа аюулгүй маань харамсалтай Harvard, Cambridge, Oxford гэмүүлдэг байна. Үгүй залуучууд. Harvard-аас сэтгэлээ хэлсэн. Harvard-аас Солонгосоос сэтгэлээ хэлсэн. Аригнаас албан тушаалаас сэтгэлээ хэлсэн. Асуултыг Монголын хөрөндөө зориулсан. Бид бүхэн Монгол хүн бай. Хүн шиг амьдч. Гэхдээ одоо бид ганцхан зүйл. Монголд эзэн байж чадахгүй юу гэдгийг өнөөдөр бид шийдэх. Яг үүндээ бид хүн өнөөдөр хоёр юм. Нэг бол бид хүн эзэндээ эх орондоо эзэн байж, эх орныхоо эзэн шиг амьдрах. Үгүй гэх юм бол өнөөдөр бид хүний хоёр сонголтыг тав хүн чинь үнэхээр хамстай сонголт. Хөдөөнөөсөө хитэж байгаа үсгэж төрийн фүүтэн завсан Монголын ардыг жүжигчдийн тул олохыг хүсэхгүй байна монголчууд. Тийм учраас өнөөдөр бид эх орондоо эзэн байх хэрэгтэй юм аа. Гэгийг хэлмээр. Тэгээд би бас нөгөө кино гэх гэдэг. Чиний монголчууд бөөнөр бүгдээрээ бич. Угаараад. Бүх монголчууд нь орцсайх үсээ тайрмаг болохоор нэг үсээ чихнийг хараад юм. Үнийг ч заавал ойр үеийн Тэгэж буруухгүй. Яагаад монголчууд ирчнээс орондоо хинээрээ дүрэж хинээгээ ямар бас уушгүй. Тэгээд хүн гадаад үсрээд юм байна. Өнөөдөр коонжэд бүхнийг үчиж цагаан зэрэгтэй болно гэж бидний боддог байгаасаа. Батбат дээр бүлдөө үуч мандлаа байгаа. Тэгтээ монголчууд сайхан дивэж гацсан. Сайхан тэмдэглэх зүйлийг мөрөөдөж явдаг гэсэн. Дандаа сайхан зүйл мөрөөдөж. Гэхдээ өнөөдөр нэг зүйл харамсч. Юу гэхээр монголчууд хэдийгээр мөрөөдөж байгаа юм өнөөдөр мөрөөдөлтөд хүлээн тул юу хийхгүй. Жижигхэн зүйлийг хийхгүй. Өнөөдөр икономикийн бүх хэрэгслүүдийг сайхан амьдруулсан хүссэн юмнасаа экспорт сайхан хэмжээгээр авч хэд байгаа юм бэ? Би асуумаар. Өнөөдөр бишигоос өөрийгөө намайсаа сууж байгаа юм хэд байгаа юм бэ? Би асуумаар. Өнөөдөр тийм залууч та бишигоос гэж хэлж өөрийгөө өөрчилмөр байна. Өнөөдөр Монгол
Монголын бүх эмэгтэйчүүдийг сайхан амьдрал гэж юм бол ихлээр ээжигээ сайхан амьдруулж орой очиж хүлээг нь болж юм. Тэгвэл хайртай ч болоо бодож чихээс айхгүй байх. Хэрвээ ийм байх юм бол Монголд эзэн байж байгаа. Монголд хүлэн байж. Би ч хүсэхгүй юм. Тийм ээ. Яг одоо миний эцэг дууссан. Гэхдээ миний эцгийн хаа магадгүй Монголын хөгжлийг, Монголын сайхан замыг, Монголын залуучуудыг хүчилүүлж, Монголыг дэлхийд монголчуудын үйл ажиллагааны ихшил болно гэж байна. Миний эцэг төгсөж байна. Гэхдээ Монголын хүчилүүлэлтийн, Монголын хөгжлийг ихшний уугаар гэж байгаа шүү дээ. Таавал хамаатай. Мөнөөр яагаад гэвэл Нийгмийн хамтран нийслэл нэг мөнгө хүрээ